Саар жагсаалтанд орсонтой холбоотой санхүүгийн зохицуулах хорооны дарга өөрөө өргөдлөө өгөөд ажиллаж чөлөөлөх гэж байна. Монгол банкны дарга өөрөө өргөдлөө өгсөн юм бас үгүй мүү? Тэрийг бас сонирхож байна. Ер нь тэгээд Монгол банкны дарга санхүүгийн зохицуулах хорооны даргаар туг тохиод ингээд өнгөрөх шиг байна л да. Яг үнэндээ бол гүйц засаглалын эрх мэдэл тэдний үүрэг оройл энэ саарл жагсаалтанд хариуцлага саарл жагсаалтанд ороход их байгаа шүү дээ. Тэр холбогдох гүйц засаглалын сайд нар, засгийн газрын сайд нар хариуцлага хүлээх хэрэгтэй байхгүй юу? Зөвхөн энэ хоёр хүн биш. Энэ тал дээр ямар бодолтой байна ер нь? Олон улсын жишг гэсэн ийм саарл жагсаалтанд оруулчвал ер нь гүйц засаглал хариуцлага хүлээдэг асуудал байгаа шүү дээ. Тэгээд яг чөлөөлж болж байна. Арийнх нь хүн ямар хүн одоо тавих гээд байгаа. Тэр хүн дээр бол одоо нөгөө дээдүүлэх гээд ордуулчих шиг юм болох вэ гэсэн болгоомжл байна шүү гэдгийг бас хэлмээр байна. Баяр цаахын ерөнхийлөгч огцох тухай өөрийн санал өргөдлөө гаргаагүй. Нээлттэй загтал ирүүлж улсын их хурлаас гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээж авах болно гэдгээр нь мэдгдсэн. Улсын их хурлын даргад ч гэсэн аль биесээр хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Гагцхүү одоо энэ хүнд үед бас өргөдлөгөөд зогтоод явж байгаа юм шиг, саарл жагсаалт хүнд байдалд орчоо явчихж байгаа юм шиг өргөдлөх хүн зохимжгүй байна гэж үзсэн. За мэдээж ажлын ахиц дэвшил дутагдал аль аль нь байгааг бол ойлгож байгаа. Дараагийн үеийн асуудлыг эдийн засгийн байнгын хэлцэж одоо мэргэжлийн ур чадвартай хүн нөхцөл байдлаас гарах чадвар бүхий юмныг томилох шаардлагатай гэж үзэж байна.